Үзэгч танд дахин өдрийн мэнд хүргэе. Бид зочны цагаа та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Бачаар оролцож байгаа юм аа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдрхөн бас мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бол эмэл захын ойролцоо агуулгаас 20 тонн муудаж одоо өмхирсэн махыг худалдаалах гэж байсныг нь бол олсон гэдэг талаараа мэдээлэл хийсэн шүү дээ, тийм ээ. Мэдээлсэн байсан. За тэгэхээр энэ талаар эхлээд ерөнхий тодруулгаа эхлээд явъя гэх үү. За тэгэхээр өчигдөр үе 2019 оны 5 сарын 23-нд мэргэжлийн хяналтын ерөнхий газар цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаа газарт хамтраад сонгон найрхан дүүргийн 32 дугаар ороо буюу эмээлтэд нэг гэрэн одоо хүнсний хэрэгсээ шаардахгүй юм авч яах гэдгийг мэдээлэлд бүхэл шалгалт хийсэн. За тийм. Иргэн мэдээлсэн гэсэн үг тийм. За энэний дагуу мөрдөн байцаа газар мэргэжлийн хяналтын газрын холбогдох чиглэлийн байцаагч хяналт шалгалт хийгээд за 40 тонны контейнерт нэг 26-7 тонн орчим мах. Энэ бол гаднаас нь харагдвал хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй мал эмнэлэг ариун төрийн шаардлага хангахгүй мах байсан гэж. Тэгээ энийг бариад холбогдох улсуудыг арга хэмжээ авсан байгаа. За одоо энэ бол цагдаагийн байгууллагатай холбоотой. Цагдаагийн байгууллагууд холбогдох хэрэг байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ махыг хөргөчтэй хөлдөөөгчээд ягаад гэвэл энэ чинь нэг хөлдөөгчгүй юм контейнерт байгаа учраас хөргөчтэй зовёрн тийгээд одоо ингээд лаццсан байж байгаа. За өнөөдөр шинжилгээний дээж авч мал эмнэлэг ариун төрийн лабораторид энэ мах хүнсний хэрэгцээ хангаж байна уу? Ням бохирдол байна уу? За өгсөн байж магадгүй гэж байна. За өнийг тодорхойлох. Өгсөн малын мах байж магадгүй. Энэ чиглэлээр нь шинжилгээ аваад ажиллаж байна. За үүнтэй төстэй хэрэг мөн 4 сарын 8-нд Баян Улгийн аймгаас бэлтгэсэн мах бас мэргэжлийн хяналтын байгууллага цагдаагийн тагнуулын ерхий газрынхтай хамтраад бас 20 тонн мах саатуулсан. За энэ нь болохоор Баян Улгийн аймгаас нэр өгөх мал эмнэлгийн байгууллага хуурамч гэрчлэгээ засаг хоргоны засаг багийн засаг даргын тамга тэмдгийг хуурамчаар гар үсийг хуурамчаар хийж ирүүлсэн 20 тонн мах байсан. За үүний мэргэжлийн хяналтын байгууллага за цагдаа прокурор бусад холбогдох байгууллагатай тусдах арга хэмжээ. Энэ байдал бол одоо нэг биш ингээ хойш удаа давтагдчихаа. Зүгээр иргэдийн өгөөд байгаа яриагаар бол энэ тэнд одоо хүнс энэ чанар өгсөн байж магадгүй малын махыг аваад хятадууд авчана гэдэг ийм мэдээлэл өгöd. За энэний дагуу мэргэжлийн хяналтын байгууллага бас ажиллаж байна. За өчигдрийн тэр илгэс 26 орчим тонн мах гэдэг бол тодорхой хятад хүн байна гэдэг мэдээлэл өгсөн байгаа. За хятад цуглуулад, шулаад за одоо экспортлох зорилгоор гарахаа бэлтгэж байгаа юм өгсөн. Гэхдээ энэ мэдээлэлүүд бол цагдаагийн байгууллага манай байцаагч нар одоо шинжилгээний дүн гаргаад цагдаагийн байгууллага одоо мөрдөн байцаалтын дүн тодорхой болох гэж бодож байна. Одоо тэр махыг бидний авсан мэдээлэлээр бол химийн бодист хийгээд өнгийг нь одоо өөрчилж байсан ийм үйл явцыг бол хийж ирсэн гэсэн энэ талаар тодорхойлох юм. Хэрвээ химийн бодис хэрэгжилж байгаа бол хэрэгэлдэг болвол тэр мах гисгэж байгаа. За мах шулж байгаа эндээ тодорхой химийн бодис байх ёстой. Одоо сав суулгамж гэдэг ямар хэрэгжилж байсан. Манайхны ажилласан байцаагч нарын хийсэн хян шалгалтаар бол ийм илэрэг. За хятад дулаанааргаа боловсруулсан махан бүтээгдэхүүнээс хөтлөө хятадуудын усанд хийж дэвтээдэг юм өөрсдийн технологи арга байдаг. Тэгээд бид нэр бол тэгж хөлдөөсөн тэр махыг шулж чаад гисгээгээд ийм том ван саунд хийгээд байгаа юм л да. Өөрсдийнх нь технологи. Тэгээ тийм юм хийсэн болов гэж бид нэр үзэж байгаа. Гэхдээ хяналт шалгалтын явцад бүхэн тодорхой болно гэж найдаж байна. Гэхдээ тэр бол муудсан байсан нь бол тодорхой байсан уу? Өнөр зэрэг. Ер нь бол харахад өнгө нь
одоо цусан харуулт маягийн чинтэй харагдж байгаа хөхөрсөн, муутсан ийм шинжтэй мах байна. Тэгэхээр бол энэ бол хүнсний хэрэгцээнд гадна байдлаас нь харагдвал хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй байна л гэж харагдж байгаа. За шинжилгээний явцад бол янгийн асуудал сүүдэнд өгсөн малын мах уу, амьд малын мах уу гэдэг асуудал шинжилттэй гараад ирнэ. Тэгэхээр энэ бол асуудал бүгд тодорхойлно. Одоо тэгээ хаанаас авсан хин гэдэг хүн нийлүүлсэн, хин гэдэг хүнд өгөх гэж байгаа юм гэдэг бүх асуудлууд тодорхойлно. Хэрвээ тэд худалдаалаад иргэд худалдан авсан тохиолдолд иргэдийн эрүүл мэндэд ямар эрсдэл учрах байсан бэ? Тийм ах бол ер нь харваас наад чинь ям бактери бол өвччихсэн. Яагаад гэвэл нөгөө хадгалтын хөрөгчөнд хас 18-аас доошгүй градусын нөхцөл хадгалах хэрэгтэй махыг одоо ийм одоо ч дулаан өрн талаасыг ирсэн байна шүү дээ. Одоо гадаач заримдаа 19-аас 20 градус болчиход байна. Ийм нөхцөл тийм юу контейнерт хадгалаад ингэнэд бол ням микроб өсөх одоо хордлого гарах ийм нөхцөл үүсэж байна л да. Үүссэн гэж үзэж байгаа байсан. Үүссэн гэж үзэж байна. Хизээ шинжилгээний хариу гарах бол өнөөдөр шинжилгээний хариу өгсөн. За нэгдүгээр төрх шинжилгээний гарч байгаа. Улсын малын ариун цорын төв лаборатори бол Монголд бол яг энэ чиглэлээр бас мэрэгдсэн, итгэвчсэн лаборатори байгаа. Тоног төхөөрөмж сайтай. Одоо энэ эдний лаборатори бол бүх талаас нь ям бактериас ахуулаад өгсөн малын мах уу гэдэг юм уу нэг бүгдийг нь гаргаад байна. За та бид хоёрын ярин сая өгсөн малын мах гэдэг үг бол хэд хэд дурдагдлаа. Тэгэхээр ер нь өгсөн малын мах хүний эрүүл мэндэд одоо яаж нөлөөлд юм бэ? Хүний одоо биед яаж нөлөөлд юм бэ? Ямар эрсдэл байж юм? За ер нь малын хүн гэдэг чинь бол өөрөө ямар өвчин гэдэг юм уу? Эсвэл тураал юунаас болоод өгнө. Бүхтэн зөв бүхлийн процесс гэдэг юм чинь одоо ингээд арьснаа шигтэй байгаа юм чи одоо энэ татварч өглөчнөө процесс явагдаж шүү дээ. Үнэхээр бол энэ бол ягаад ч хүний биед сайн байж байна. Бүх төрлийн тэр чинь бүх төрлийн ням бактериуд нь бүгдээр ингээд энэ дотор одоо хүнд хордлого өөрчлөлт үүсгэх юм болж байгаа. Яг ийм өгцөн малын мах юм уу гэхдээ зэрэг одоо бидний явуулаад байгаа одоо энэ хяналт шалгалтын явцд бол малыг өгөхөөс өмнө турхаа малыг өгөхөөс өмнө ятлаад байна гэдэг ийм хардлага төрж байгаа. Магадгүй одоо ингээл нэг хариг өгөх гэж байгаа юм бол энийг өхүүлж яснаас өгөхөөс өмнө яталчи арьсыг авчи. За махын ямар ч гэсэн авчи аваад одоо тэр янз янз улсууд өгч. Ийм асуудал ийм юм байна уу гэж ажиглагдаад байгаа. Зүгээр манай Монгол улсууд арай эрхий биш нэг өгцөн малын махыг ингээд нэг хүнд итээгээд өгөхгүй байна. За энэ цаагаараа ямар утгатай вэ гэхээр дулааны их олон үйлдвэрүүд дулааны арга мах боловсрууд бүгд намд хятад улсад гарч байна. Одоо Монгол бол хятад улсад мах экспортлох эрхтэй дулааны арга шүү. Экспортлохтой 19 үйлдвэр. Зөвхөн энэ үйлдвэрүүд рүү яваад энэ гэдэг ийм хардлага сэрдэг байх. Энийг одоо бас холбогдох байгууллагууд шалгаад явж байна. Яг энэ бол тодорхой хэмжээгээр бол зөрчил гэж үзнэ. Энийг анхан шатны одоо яг очоод энэ зөрчлийг илрүүлсэн тохиолдолд мэргэжлийн хяналтын ерөнхий газараас ямар хариуцлага тооцох вэ хүмүүст? Мөн ингээд цаашаа ингээд дамжаад явхаараа цагдаагийн ерөнхий газар ч юм уу цагдаагийн байгууллагаас бол энэ хүмүүст цагдаа прокурорын байгууллагаас бол хариуцлага тооцдог байх гэж бодож байна. Яг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн тухай хаваар зөрчлийн хэрэг нэгжиж байгаа. Прокурорт мэдэгдэнэ. За тэгээ энэ цаашдаа хүний амь насанд нөлөөлөхөөр хүнсний аюул байдлыг хангахгүй ийм асуудал байх юм бол одоо ингээд эрүүгийн хэрэглэл цаашаа явах хэрэгтэй. Манай байцаагч нар бол ер нь гадуур захаар одоо ингээд энэ махны үн өссөнтэй холбогдуулаад зах дээр махны нийлүүлэлт ямар байна уу? За ирж байгаа махны нөгөө малын ариун цэрэг шаардлага хүнсний аюул байдлын асуудал нь аль нийцж байна гэдэг асуудал хэн шалгалт хийж байна л да. Хүнсэд яаж хаянтай одоо өчигдөр урчигдөр өнөөдөр гээд мэргэжлийн хяналтын байгууллага 3 удаа дараалал хэн шалгалт хийж өглөө 4 цагаас ахуулаад өдөр нэг чигдэртэл 11 цаг хүртэл махны үний асуудлыг гэж байна. Ер нь ингээ анзаарч хахад бол махны үнд харьцангуй бас нэг үед бол бууж байна. За нийлүүлэлт бас харьцангуй ихсэж нэмэгдэж байна. Хөдөө орон нутгаас
энэ жил цаг сайхан байсан учраас бас ногоогоо шийтгсэн учраас махны нийлүүлэлт 50% нэмэгдээд явж байна. За энэ дээр засгийн газрын сайн өнгөрсөн 3 дахь өдрийн хуралдаанаас мэргэжлийн хяналтын байгууллагад бүгд 8 дахь хятад тусад гадаадын экспортлох эрхтэй аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа чангатгаа гэдэг ийм өрх өгсөн. За энэ дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас экспортлох бүх үйлдвэрүүдэд хяналт шалгуулахаар улсын байсны агчныг байнгын хяналттай тавихаар ажиллаж байна. За манайд ер нь дотоодтой мах бэлтгэн нийлүүлдэг болоод гадагшаа экспортлдог хичнээн байгууллага байдаг юм бэ. Тэр бүгдээ бас мэргэжлийн хяналтын байгууллагаас бол хяналт шалгалтыг хийдэг байх гэж бодож байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нийслэлийн түвшинд нэг 30 гаруй байцаа агчтай. Ерөнхий газрын түвшинд 3 байцаа агчтай. Ингээд ийм нэг 36 хүний хүрээнд ажиллаж байна. Нийслэлийн нэг сая 500-аад мянган. Тэгээд бүх үйлдвэрүүд дээр ингээд бүгдийн дээр нь байсаар томд ажиллахаар бас нөгөө орон тавгчнаас хамаардаг. Тэгэхээр мэргэжлийн хяналтын газрын сонгоны харханд өргөт 10 үйлдвэр байлаа гэхэд 3 үйлдвэрийг батцаргал хариуц. За 3 үйлдвэрийн дээр дорж хариуц гэх юм байна. Одоо ингээд ийм маягаар хяналт шалгалт хийгээ явж байна. За энэ жилийн 2019 оны тухайд бол мал амтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсан. За малын эрүүл мэндтэй холбоотой асуудлууд нь мал эмнэлгийн ерөнхий газрын шинэ хаагдлыг байгуулагдсан. Тэдний дээр очиж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагууд бол үндсэндээ махны үйлдвэрлэл худалдаатай холбоотой асуудлыг хянахаар юм байна. Тэгэхээр одоо манайх хуучин бол одоо энэ Баян зүрхийн товчоо 22-ын товчоо, эмээлтийн товчоо, баруун турангал товчоо байлаа шүү дээ. Энэ товчоодоос манай байцаагч нар 48 цаг 24 цаг гараад 48 цаг амардаг байсан. Энэ хяналтын сэвүүдээр яаж байгаа байцаагчаар сулгараад манай байцаагч нарууд одоо хяналт шалгалт явуулахад одоо бас боломжоор хангаж байгаа л гэж. За найруулагч манаас дүрс өгсөн байна. Энэ өнөөдөр одоо хяналт шалгалт хийж байх үеийн одоо процесс юм шиг байна тийм ээ. Та тайлбарлахгүй юу? Тэр наад чинь би сайн харахгүй байна. За энэ хүмүүс нь яг шулаад байж явах шиг байна маха. За ер нь бол махыг аваад авчаад тэгээд гисгийгээд шулдаг юм. Тэгээд шулсны дараагаар энд нь одоо нэг сав харагдах хэрэгтэй. Тэр савн дотор махаа дэвтээж байгаа. Дэвтээсний дараагаар нөгөө миний яриад байдаг дулааны боловсруулалт чандаг тогоонд орох хэрэгтэй. Хийх хэрэгтэй. За би хэрвээ буруу хараг бол энэ дээр нэг юм сэтг шиг юмнууд харагдаад байна. Энэ махыг тэн дээр очиж ингээд сэврэж хатаах хэрэгтэй. За энэ бандан байна л да. Ингээд сулгааны хэсгэл явж харагдаж байна юм. За тэгээ байрсангаас ахуулаад эн чинь бол бүгд устай байх хэрэгтэй. Хотхоо гэхэд одоо юу шулж байгаа осод бол байнга хариуцдаг байх хэрэгтэй. Бүгдээрээ ижилхэн хувцастай байх хэрэгтэй. Халааттай, хормогчтой. Эмэгтэй хүн бол ус нь задгай биш, малгай хүмүүс ч гэсэн масктай, бэлэтэй гэх юм уу. Тэг ийм шаардлагууд хангах хэрэгтэй. Хэрэгтлийн усад бол зүгээр нэг аяны гадуур явж байгаа байдалтай, фото олохтой одоо тэгээд өөрсдийнхөө өмсөн хувцастай. Чи үйлдвэрт орж ирлээ гэхтийн зэрэгэл гадны хувцас тайлал өөрсдөө үйлдвэрийн одоо усны гутал, өмд малгай халаад гэл ингээл хормогч гэл ингээд тэднэргээ зүгэл бүгдээрээ орох хэрэгтэй. Энэ бол термалын гэрэнсийн шаардлага хангахгүй байдал харагдаж байна. Тэгээд одоо ингээд хараад байхад бол ус байх хэрэгтэй. Усаар бол ингээд байнга шүвшиж одоо сэвэрлэгээ хийж байгаа. Тэгээ энэ энэ төр бол харагдахгүй байна л да. Энэ нөгөө өчигдрийн юу яасан. За тэр цаатал нь харанхуй байна. Энэ өрөөнүүд бүгдээрээ юутай байх хэрэгтэй. Хаалгатай байх хэрэгтэй. Тэгээ хаалгууд байхгүй. Ерөөс ингээл нэг юм задгаа. Ихэл энэ бол одоо манай мэргэжлийн хяналтын газарт бол бүртгэгдэггүй байгууллага байна лээ. Үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юу? Үйл ажиллагаа явуулах эрхгүй үйлдвэр байна. За энэ үндсэндээ зөвхөн одоо манай чинь үйл ажиллагааны эрх аваагүй мөртлөө жижигхэн амбаасаа одоо нэг жоохон байшин дотор улсууд хулгай гэдэг юм нууц маягаар хэдэн бандн тавиад за тэгээд нэг тийм усны сав мав тавиад ингээд юм махшуулдаг үйл ажиллагаа бол маш их хэсэж байгаа сүлбэрт бол. Энэ бол хууль ус үйл ажиллагаа л да. Яг энэ зураг нь
нийгмийн сүлжээгээр тархсан байсан. Яг наадталтаа ингээд усанд хийчихсэн мах өлөгчгсөн цааталт нь ийм зургнууд бол яг нийгмийн сүлжээгээр нэлээд тархсан байсан. Facebook-оч бас явуулсан тэр зураг байна л да. Тэгээ энэ одоо нөгөө малындаг өөрсдийн хувийнхаа ариун цэвэр гэдэг юм уу эргүүлэх юм хангаагүй шаардлагагүй байсан учраас зарим усууд нь гадаадын иргэч байв цаатлын харахууранд муугдсан байсан тийм л юм яваад байгаа юм л да. Энэ дээр одоо манай нэг байцаа агч ажиллаа сайтаа хэмтэй яг энэ газар дээр илрүүлэл авцсан юм л зураг байна. Одоо ингээл эднэр ч юм бол нөгөө бүгд өөр ингээ хувцастай байсан. Уг нь бол номороо бүгдээр адилхан цагаан халаад малгаад эмэгтэй усууд байх юм бол үснэдээ алчуулж өгсөн. Ингээд энэ бэл бүгж ингээ тэр юмнууд авчихсан. За ингээл эрэгтэйчүүд нь бас юм бүгд цагаан малгайтай. Эрэгтэй хүн бол малгайтай байх хэвээр, эмэгтэйчүүд нь л алчуурзан гэдэг юм уу малгайтай. Тэгээ бүгд адилхан хувцастай. Үйлдвэрлэл дууссны дараагаар эднэр хувцаа тайлаад цаанаас өөрийнхөө өөр хувцас өмсөд цаанаараа бүр чинь одоо хувцас 2-3-ын зохино шүү дээ. Гадна орохтын зэрэг гадаар хувцаа тайлаад үйлдвэрлэлөө орно. Үйлдвэрлэлөө орохтын зэрэг цаашаа орохтын зэрэг үйлдвэрлэлөө орох хувцсан тусдаа гарахтын зэрэг нөгөө үйлдвэрлэлд орсон хувцаа өмсөд нөгөө хоёр дундынхаа хувцсыг өмсөж гараад тэгээ гарсны дараагаар нөгөө өөрийнхөө яг цэвэр гадаар одоо гарахтаа өмсдөг хувцаа өмсөд тэгээ эднэр ямар шаардлага байдаг вөхөр устай байх хэрэгтэй. Гарахтаа зэрэг халуун устай байгаад халуун усанд ороод тэгээ цаашаа гарч явах хэрэгтэй. Тэгээ гутал малгайгаа бүгдийг нөрөх. За тэрэн дээр нь нэмээд угаалгын тусдагаас цэхтэй байх хэрэгтэй. Энэ усуудын өнөөдөр ажилласан хувцсыг тэр угаалгын цэх нь угаа тавиад өөр хувцас бэлдээ тавьсан байх хэрэгтэй. Одоо 2-3 ээлжийн хувцастай өнөөдөр өмсөн хувцсыг угаа тавиал маргааш ажилчтай ирэхэд дараачийн хувцас ингээ бүгдээр бэлэн байж байгаа хэрэгтэй. Ийм зохион байгуулалттай байх юм бол энэ бол нэг иймэрхүү замбрааг ер нь харагдаад байна л да. Энэ удаагийн энэ өчигдрийн болсон энэ хэргийг илрүүлсэн энэ хэргийг бол иргэний мэдээллийн дагуу явсан гэж шүү дээ. Иргэн гомдол мэдээлсэнтэй дагуу явсан гэж байна. Тэгэхээр энэ маань өөрөө иргэнд зарсан байх ийм үндэслэл болох уу? Үгүй энэ ч одоо бас хүмүүсийн иргэдийн эрүүл одоо хүнсний аюулыг хангуулах гэдэг ингээд сайн санаатай олон иргэд байна л да. Тийм иргэд нэг нь энд иймэрхүү үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг байна. Энийг та нар шалгаж үзэж өгөөч гэдэг юм л. Тэрнээс хүн бол худалдаад авсан барьсан юм байхгүй. Тэр нэг иймэрхүү хууль бус үйл ажиллагаа яваад ах шиг байна. Энийг та нар газартаа нэг шалгаач гэдэг ийм асуудал тавьсан байл. За мах боловсруулах үйлдвэрүүд байгууллагууд болоод мах худалдаалж байгаа цэгүүдэд бас мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар хяналт шалгалтыг яаж хийдэг юм болоо. За худалдааны төвүүд бас байгаа шүү дээ тийм ээ. Мах бэлтгэж зардаг. За махны өссөн. За энэ 2019 онд үндсэндээ 4,000 тонн мах нийслэлийн хүнсний хэмжээнд бэлтгэсэн юм. Ер нь олон жилийн дунджаар бол 12-оос 15,000 тонн мах байхад бол нийслэл энэ махны үнийг жаахан тогтвортой бариад боломжтой. Энэ жилийн тухайд бол маш бага хэлсэн. За үүнтэй холбоо махны үн өслөө. За үүнтэй холбоотойгоор хулгай хэрэг их гарч байгаа шиг байна. Өдөө орон нутгаас за нөөцлсөн махнууд бас орж ирж байгаа. Одоо ихтэй ер нь ихэвчлэн одоо сүүлийн 3 өдрийн байдлаар бол дандаа шинэ мах байна. Завхууд дээр. Ягаад гэвэл шинэ мах гарч байгаа харьцангуй үнэтэй байгаа. Нийлүүлэлт тийм болохтой зэрэг нийлүүлсэн махыг хятад гэдэг юм уу гадагшаа махыг экспортлж байгаа улсууд авч яах гэдэг асуудал их яригдж байгаа. За үүнтэй холбоотойгоор засгийн газрын хуралдаанаас чиглэгсэн мах экспортлж байгаа аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд экспортлж байгаа махныхаа 10% одоо Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх. Тэрсний дараагаар мэргэжлийн хяналтын байгууллага нөгөө гадагшаа гадаг экспортын гэрчлэгээ хэмээх болох ийм үүрэг өгсөн. Одоо энэний дагуу явж байна. Одоо экспортлж байгаа аж ахуйн нэгжүүд бүгдээр 10%-тай дэмжих хэмжээний махыг одоо нийслэлийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэхээр болж байгаа. Тэгэхдээ энэ бол үнэн өхрийн мах бол 7200. За хоньны мах бол 6000. За ямааны бол 5500. Одоо нөөцөд гарч байгаа энэ үнээр л нийлүүлэх хэрэгтэй.
За тэд нь бол хэд дээр авсан нь бол хамаагүй ер нь бол хайрцаггаар ийм чиглэл засгийн газараас өгсөн учраас энэ өөрөөр арга хэмжээ бол хэрэгжиж явж байна. За өнөөдрийн энэ хэрэгтэй өчигдөр илрүүлсэн энэ хэрэгтэй холбоотойгоор энэ махыг химийн бодисоор өнгө оруулж зарах гэж байсан гэсэн энэ таамаглал бол ирэх өдрүүдэд ирэх 7 хоногтой бол тодорхой болох нь ойлгомжтой болж байна. Хэрвээ химийн бодисоор одоо торцсон байвал химийн бодисоор одоо ямар нэгэн байдлаар тийм үйлчлэл хийсэн бол лабораторийн шинжилгээгээр бол ирэх нэгтгэх гэхэд тодорхой болох нь шүү дээ, тийм ээ? Тийм бүх асуудал тодорхой болно. Зөвхөн нийгмийн сүлжээгээр энэ асуудал одоо өнгийн номерсон байна, шинэ болгосон байна гэсэн мэдээлэл зөндөө явж байгаа. Зөвхөн энэ лабораторийн шинжилгээгээд тэр маханд янз янзын шинжилгээ хийхдээ зэрэг бүх асуудал тодорхой болоод за тэгээд цагдаагийн байгууллага асуудлыг бас тодруулна. Мэргэжлийн хэлтийн байгууллага чиглэлийнхээ хэмжээнд бас лабораторийн шинжилгээний дүн гаргаад одоо дүгнэлт юм гарна. Тэгэхээр бүх асуудал тодорхой болно гэж. За ингээд урилгыг хүлээж авч ирж ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Өдөртөө Игэл хэлбэрээс зочны цагаа та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийн зочноор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Баатар Аргал оролцсон юм а. Хамт байсан танд баярлалаа.